Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрэ тий те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Гэр бүлийн радиогийн том өрөөнд тавтаа морилцгаана уу. За ингээд гэр бүлийн радиогийн 1-р студиэс хөтлөгч Эрка, хөтлөгч Оми, хөтлөгч Бор ах нар найруулагч Мизүгийн хамт та бүхэнд том өрөөний өнөөдрийн дугаарыг хүргэхэд бэлэн болсон байна. Энэ нэрээр нь юусэн дууддаггүй маа. Сая албаар дуудчихлаа тэгээд. Ямар ч тийм нэр байхгүй. Тим хүн энд байдаггүй байгаа. Миний мик вэ нөө? Байна. За. За Оми сайн уу? Сайн. Сайхан муу. Сайхан. Баярлалаа Оми минь. Бид хоёрыг аврахаар орж ирсэнд баярлалаа. Шингэн хоолоо жоохон дутаадсан юм аа. Хоёроос жоох айжлын. Заяах жоох гээд яана. Битэрээс үү? Аха. Хамгийн гимгүүн штэ. Хамгийн амар харагдаг мөртлөө хамгийн гимгүүн. За. Чамаас арай айжлаа гэсэн. За том өрөө маань болохоор зэрэг бид нэр тухаас нэг сэдвийн талаар яг л том өрөөнд дотор те тал талаас нь хараад өөрсдийнхөө байр суурийг болон сонсогч таны байр суурийг авдаг. Та манай шууд нэвтрүүлэг явж байгаа учраас та шууд залгаж болно гэсэн үг. 1146 104 5 гэдэг дугаар руу залгаж болно. За мөн дээрээс нь том өрөө гэдэг нэвтрүүлэгтэй хамтран ажиллахыг хүсвэл 8866 104 5 гэдэг дугаар руу та бас залгах боломжтой. За мэдээж манай гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook-ийн пэйж дээр манай нэг лайв стрим явж байгаа. Тэгээд тэрний доор та бүхэн бид нартай хамт байж өнөөдрийн сэдвийн талаар өөрийнхөө үзэл бодлыг хэлэх байдлаар бүх монголчуудад дэлхийд даяар тархан суурсан монголчуудаа монгол туурхтангуудаа өөрийнхөө үзэл бодлыг хүргэх боломжтой. Тэг хүн ер нь өөрийн нэг ярих хэрэгцээ байдаг гэсэн бүх хүнд. Тийм учраас өөрийнхөө дуу хоолойг өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх энэ хэрэгцээгээ та бас том өрөөгөөр дамжуулаад бас илэрхийлэх болцоотой шүү. За ингээд өнөөдрийн сэдвийг та бүхэндээ танилцуулъя. За юу ээж балардсан байгаа. Одоо Оми мэдгүй байгаа тий. Харин тий. За одоо манай Эрка хэлнэ. Тий, өнөөдрийн сэдвийг би та бүхэндээ танилцуулъя. Ингэнэ энэ сэдв гарч ирсэн шалтгаан ийм юм. Би нэг пэйжийг дагдсан байна. Сая мэдлээ би өөрийгөө. Тэгсэн чинь энэ пэйж машины тухай пэйж байхгүй юу? Тэгсэн чинь нэмэгтэй хөгтөлдөг. Энэ машины пэйжиг үү? Тий. За. Тэгээд энэ нэмэгтэй хүн өөрийнхөө нэг юм жижигхэн юм бодрлоо ингэ бичсэн байгаа байхгүй. Тэр бодрлыг нь гуруулаа ярилцъя гэж бодсон юм. Яг хоо сэдв нь болохоор хүссэн юм хүзүүгээр гэсэн нэртэй байхгүй. Өнөөдрийн сэдв. Ямар утгатай вэ гэхээр хараа буруу ойлгогдчих магадгүй шүү. Сэдв нь яг зөв өгдөөгүй ч гэж магадгүй. Ийм утгатай. Чи ингээд ямарваа нэгэн зүйлийг ингээд маш их хүсэж байгаа. Гэхдээ тэр зүйлээ ингээд авах үед яг хүссэн яг нэг төсөөлж ийсэн шиг чинь мэдрэмж ингээд авдаггүй тийм тохиолдол байсан. Байна. Надаа байна. Ходон сэдврүүг орё. Шууд толгонд яг гэж ороод. Би та нар тэр нөгөө нэг юу уншиж байгаа зэ нэг. Тэр битсэн бодрлыг нь би бичээд өгье. Уншаад өгье. За. Өөрийн жижигхэн ухаарл гэх юм уу тохиолдсон бодож ажигласан зүйлээ бичмээр санагдлаа. Хүн их сони юм байна. Сая машиныхаа тоосыг арчиж байгаад нэг юм санчглаа гинэ. Хачи юм аа. Яг 10 жилийн өмнө 2016 онд 60 дахь RX гэдэг загварыг анх Lexus компани танилцуулсан гинэ. За тэр үед би яг юу хийж явснаа ер нь бодлоо л доо. Тэгсэн чинь би ер нь бол яг энэ бодол маань нэг тийм сайндаач биш. Саяхан миний ер нь бол амьдралд нэг юм тодорхой хэмжээний нэг юм бэлэн мөнгө байгаад өргөө хоосон өргөцчих үедээ гэж байгаад бодсоор угаад нэг юм руу шингээчий гэж бодоод үнэ харсан чинь 2016 оны RX гэдэг машин дээр миний үн таарад харна аваад унтсан. Би ер нь бол яг тэр албан ёсны диспетер ярьсан чи аваагүй юм гинэ. Тэгээ Монголд орж ирээд явж ийснийг нь унж ийсэн чинь тэгээд өөрийнхөө унж ийсэн машиныг зөрөөнд нүгээд авсан юм байна. За гэтэл гинэт 10 жилийн өмнө тэгтлээ хүсэж байсан машина би зүгээр ямар ч хүсэлгүйгээр авцсан байгаагаа ухаарав. Тухайн үеийн тэр их хүсэл тэмүүлэл одоо хүсэл тачаал авч чадахгүй байсан үеийн би гэдгээ би өөрийгөө гинт бодлоо. Харин одоо аваад унчихсан. Нэг юм чинээ бодохчгүй байгаа би. Тэс өөр хоёр хүн. Тухайн 20 хэдэн наснда надад нэг их хүсэл мөрөөдөл өөр юу ч ер нь бол байгаагүй л дээ. Харин одоо юмтай болох юмсан гэсэн хүсэл мөрөөдөл багассан юм шиг байна. Бас хүсэл биелдэг юм байна гинэ. 2026 онд юу хийжсэн гэхээр 5 богдод очоод шинэ загварын RX ирлээ гэхэд би бүр очиж үзээд дотор нь сууж үзээд яг бүр авах гэж байгаа юм шиг
худалдааныхын зөвлөгч мөвлөгчтэй бүр ярилцаад бүр ингээд машиныхын тухай одоо тэр бүх мэдээллийг нь аваад бүр лизингийнхэн нөхцөл мөцлийн сонирхоод бүр яг авах гэж исэн юм шиг царайлсныг минь яана. Тэгээд би бүр тухайн үед найзуудаа ярьж исэн. Энийг би аваад унчвал би хинтэй ч юуж ярихгүй өнтер гэд. Тэгсэн чинь одоо ингээ харсан чинь энэ машин миний сэтгэлийг тэгж хөдлөхөө болсон байна. Тэгэхээр би энэ постоор хүсэл мөрөөдөл бэлдэг юм байна гэдгийг хуваалцмаар байна. Гэхдээ нэг л өдөр. Гэхдээ магадгүй тэгж их хүчтэй хүсэж байсан зүйлээ нэг их хүсгээ байсан үе бас ирждэг юм байна гэдгийг хуваалцахыг хүссэн юм гинэ. За ингээд өнөөдрийн сэдвийг хоёрын өмнө дунд хаяа. Тэгээд дөрөвний битсэн энэ хүний посттой холбогдуулаад нэг хүн гээд нэг юм маш их хүссэн зүйлээ ингээд яг авахаар нэг сонин ингээд нэг юм яг тийм хүсэжсэн шигээ гоё байдгүй шүү дээ. За тэр мэдрэмжүүдийн тухай ингээд ярилцъя. Тэгээд 114604 5 дугаар таны өмнө нээлттэй байгаа. Та бүхэн маань холбогдож орж ирээд өөрийнхөө ийм сонирхолтой кейсүүдийг, ийм сонирхолтой түүхүүдээс хуваалцах боломжийг таны өмнө нээж байна. За ингээд хоёроос энэ нөгөө нэг эмэгтэй хүнд илүү их тохиолддог байж магадгүй. Яг нөгөө нэг аливаа зүйлийг ингээд аммаар санагдаг, ингээд хүсдэг. Тэгсэн яг авангуутай ингээд хэрэглээгүй эсвэл тэрнээх сэтгэлийг дахиж хөдлөхөө болждаг ч юм уу те. Энэ хүссэн ялгаатай юм байна уу? Үгүй байхгүй бах. Надад бас тийм тохиол байгаа. Сая бол жишээлбэл нөгөө машин байж эмэгтэй хүн битсэн биз дээ. Тийм эмэгтэй хүн байхгүй. Чиний асуулт чи юу гэлээ? Миний асуулт ингээд хүсэн тэмүүлж жагаад авсныхаа дараа ингээд нэг мэдсэн чинь би нэг тийм яг нөгөө хүсэжсэн шигээ бол сэтгэл догдлоогүй авцсныхаа дараа. Эсвэл авсныхаа дараа нэг тийм сэтгэл догдлуулах юм байх гэж бодсон чинь догдлуулаагүй ч юм уу те. Тэр мэдрэмжүүдийн тухай. Юм хитрхи хүсэх нь яг биднэрт нэг тийм яг гоё байсан юм уу гэдэг юугаа. Яг юуг хүсээд авах нь чухал юм уу эсвэл тэр авах гээд явж байгаа нь гоё юм уу ч гэдэг юм уу те нэг иймэрхүү юм. Би нэг ингэсэн байхгүй. Би нэг яг нэг түүх толгойд орж ирээд болтгүй. Яг энийг уншсан чинь. Хүүхэд байхад нэг ээж аав хоёр дагуулж яваал ингээл би ч яаж яах наалахаа хүүхэд хот руу орж ирэхээр наран туулд орно. Наран туулж гэжтэй динжи мянга байсан зах чинь. Тэгээд ээж аав хоёр намайг дагуулж орж ирэл ингээл хувцсаал ингээ буцдаг байсан байхгүй. Тэгэл хувцтаад буцахаар ингээл нэг юм гахаа дүүр ингээл хувц барайл гэ харьдаг байсан. Тэгсэн чинь би жоог өсвөр наснд орж ирээл нэг 16 мургаа хүрээд ирсэн чинь ээж аваараас би мөнгө нэгдэг байсан. За та хоёр надмааг дагуулж явах хэрэггүй. Надад зүгээр мөнгө өгч. Би өөрөө яваад өөрийгөө хувцалчаа гэв. Амар гоё мэдрэмж байгаа байхгүй. Тэнгүүтээ би мөнгө авч яваад зах руу гарангуудаа нэг пүүз бүр ингээд нүдэнд бүр ингээд харагдаад болдог. Захаас пүүз авах гээд байгаа шүү дээ би. Хэвээ хамгийн буруу сонголтуудын нэг шүү дээ тий. Тэгээд харж харж байгаа тэр пүүзийг би ингээд ээжийн өгсөн мөнгнөөс 3 дахин юмдаар авч байгаа байхгүй. Тэнгүүт нь би шууд цаана илүү мөнгө гарангууд нэг өмд аваад нэг яак аваад ингээд бүр ингээд супер хувцалж байгаа байхгүй. Тэгээд гэртээ ирсэн чинь хараа. Нөгөө пүүз чинь миний ерөөсө бодсон шиг пүүз байгаагүй байхгүй. Ойлгомжтой. Балиар чийг татдаг. Бүр ёрын пүүзийг би тэр зунжангаа чирсэн байдیں۔ Тэгээ би ёстоор бүр хатуу тангараг өргсөн байдیں۔ Тэрнээс хойш за дахиж хизээч би юм тэ чанаргүй пүүзийг бол чанаргүй авч болохгүй юм байна гэдэг энэ оо тангараг өөртөө одоо бүр цусандаа шингэтэл өгсөн байдیں۔ За энэ бол миний амьдралаас авсан сургамж. Та хоёр тийм түүх байна уу? Маш их хүссэн мөртлөө авангуут арай өөр мэдрэмж авдаг ч юм уу тий. Тэгээд яг хамгийн сүүлд надад тохиолдсон зүйл яха санаанд орж ийн. Гэхдээ таад буруугаар ойлгоо. Зүгээр Буруугаар ойлгохгүй. Натаа сайхан яар. Сайхан хал. Би нөгөө нэг уцаас хэлсэн шүү дээ. За тий. Тий хамгийн сүүлийн үеийн 17 Pro Max авсан. Тий бити буруугаар ойлгоорой гэж. Юусэн буруугаар ойлгоогүй. 13 Pro барьдаг байсан байхгүй юу? Тэрийгээ бас ингээ сүүлийн 2 жил барьсан. Тэр маань уг над болтгол лээсэн. Болтгол лээсэн. Миний хэрэгцээтэй зүйлсүүдийг. Гэхдээ багтаамжил жоохон дүүрчээд байдаг байсан байхгүй юу? Тэгээд Гоёэр. амар Зүв натаа ярьж. гинт амар солимоор санагдаад хэлэх өстой юм шиг санагдаад. Цаанаас Хүний тоноос гарч ирж санагдаад. Яа мөлихөө. тэгээд бүр ингээд үнэхээр солимоор санагдаад бүр тэгээд би ингээд иймэрхүү худалдаа авалтан дээр жоохон ингээд бодоод нөө сэтгэл хөдлөлөө дараад нэг хэдэн хоног бодож модоод тэгээ үнэхээр бодогдоод болохгүй байл за авъя гэдэг ч юм уу. Уг нь тэгдэг байхгүй. Тэгсэн чинь бүр ингээд бодогдоо салдгүй үнэхээр авмаар санагдаад тэгээ авсан.
Тэгээд яа Тэгэл ерөөсөө авсан чинь миний төсөөлсөн шиг байгааг. нөгөө өмнөх утснаас нэг сүртэй ялгараа. чи тэгтээ хүсэж явахдаа бол сүр сүр бодож байгаа шүү дээ. Амар гоё юмсан. Өсөж явахдаа Чи бол ингэж бодож байгаа шүү дээ. Би нүгөр угаасан юм хийн те бичлэг хийгээл edit хийгээл бараг л алж чадна те. Тий. За бараг л орлого олно гээл гээл те. Тий. амар их юм бод. Зээл мэл тавиад авцсан чи. Тэгтээ чи тэр өдөр чиний хац сууж жоох өөр өссөн. Өөр өсч чи бүр манийтай харьцахгүй байсан. Яг нэг өдрийн хаан гэдэг шиг. Ямар нэг ээж үтний сонссон. Яг нэг өдрийн чэштэй үчирсэн. Энэ бол амьд явах утгагүй юм шиг. Нэг ээж үзүүл яхаж хонгомдч магадгүй байх. Яс Ээжигээ өрөндөө. Ээжигээ зэ дагуулсан. Гэхдээ яг хоо чи ингээд бүр ингээд амар харамсаагүй юм байгаа зү. Үгүй нэг харамсаагүй л дээ. Тэгэхээр нэг юм миний нөгөө хүсэжсэн хүлээлтээс даавар байсан байхгүй юу? юу хүсэжсэн тэрийн сонс. Тэ мэдхгүй. Яг ч мэдрэмж. Одоо ингээд ерөөсөө бас энийг сонсоод байна шүү дээ тий. Манай Мизу гэж нэг нөхөр байна бас. Тэр шилэн хоргоны цаана байгаа. Мизугийнх өөр кейс. Өөр гэсэн Мизу юм. ч бүр утас нь ажиллахаа болцсон байхгүй. Аа. Утасгүй ингээд те. Тэгээд нэг хямдхан утас ингээд хүний гар дээрээс Тэр яг хамгийн сүүлийн үеийг авах хэрэгтэй. Үгүй тэр нь хамгийн бээд сонголт нь л байгаа. За тэгвэл мегада зориулаад Яг мега дал зориулж бол. мегада зориулаад энэхүү дугаарыг үргэж байна. Хүн болгоныхан хүлээлт нь өөрөөсөн баг. Миний хүлээлт бол тийм амар өндөр хүлээлттэйсэн. Тэг яг хүссэн шиг маань байгаагүй. Одоо тэнгүүд баг буцаад 13 барьж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Них ялгаа мэдэхгүй. Тэгээд яг л нөгөө нэг чи чатаал ашиглаж гин, чи уцаараа л ярьж гин те тэгэл болоо. Тийм тэгэл болоо. Энэ өстө булаагаад идэх болон байна те. Харин тийм байна. Тийм. Би бас нэг юм хэлэх үү. За. Бас сонсогчд маань бас сонсож байгаад хэрэг та яг ингээд нэг тийм яг ингээд хүсэж байгаад яг хэрэгтэйгээ бодоод авсан чи тэр шал хэрэггүй юм байгаад Тий. тийм байх юм бол бас хэлээрэй. Бас яг үнэ. Тэгээд нөгөө нэг Facebook-ийн маш олон юм амар санагдаж байгаа юмнууд их явдаг шүү. Явдээ шүү. Хэдүүлээ нэг жоох юу яа сэтгэл хөдлөлөө жоохон дарья. Бас арай дэнд дух шал хэрэггүй худалдаа авалтууд аюу хийж байна. Одоо манай эхнэр маань бол бас тийм үү ямар пинтуудаа юу гэж гашраач штэ. Тэгээд энэ гоё. Тэгээд би бас уг нь тэгдэггүй юм. Ер нь бол би баг тэгдэггүй юм аа. Тэгээд тэр нь юу гэхээр би нэг жоохон нуруу маань ингээд нөгөө нэг жоохон суугаа байгаад тохоор хоёр муу ягаад нэг жоох ингээд тахгүй тэгсэн чинь нэг фейсэр нэг юм явж гинэ. Нуруу тэгшлэгч гэдэг юм. Яг ингээд хоёр юм одоо юу лугаа галууга хийгээл нэг ирзээ ингээд татаал арт руугаа тавиал сүг гээл ингээд тэгширчж байгаа. Тэгэл их гоё нэг реклам та нар ингээд зөндөө үзэж байгаа. За хүмүүсээ хэлий. Худлаа шүү гэж хэлчихмээр. Яста цусын боодог гэсэн. тий. Одоо би яг яасан. Тэгээ би яг нэг ихний өдрийг та санд гэнэ. Би авчираад бас жоохон зүгээр энэ чинь подолкын дотроо өмсөөл ингээд би нэг цэхэл амтын хөөс дэрвэцэн дараацсан юм сууж байгаа юм байна. Тэгэл авлаа. Тэгээ тэр чинь би айгүй их бүр олон 2 3 7 хоног захиалж амжихгүй нөгөө нэг ингээд бодоол явуулсан байхгүй. Тэгээд нэг өдөр яг захиалаад одоо яг ажил дээрээ хүлээж аваад тэрийг ингээд яалаа. За тэгсэн чинь нэг юм эрзэн материалт юм байна. Тий. За тэгээд яг тэр чинь ингээд хамгийн том арьсмарыг авч байгаа юм би Тэгж байгаа 4XL-ийг авч байгаа. Үгүй 2XL. Тэгээд өмнөд хэлүүлчихэж байгаа. За тэгээд яг тэр чинь эхлээд ингээд 2 гараа хийдэг. Тэгээд уртлын хэсгээс ингээд нөгөө нэг ингээд татаад арт руугаа ингээд шилжүүлээ тавьчихдаг. Ингээд нэг ирзэн. За ингээд үзлээ. Ямар ч сүртэй татж байгаа мал. Зүгээр би өөрөө сэтгэлээр л ингэж байгаа юм билээ. Тэрнээс болоод ингэж татагдаад байгаа юм байхгүй билээ. Зөв өөрөө сэтгэлээр одоо нэг юм зүүчгэр зэрэг яг тэрэндээ ингэж болоод ингэж цэг болоод байгаа юм билээ. Тэрнээс би зөв өөрөө сул тавих юм бол зүгээр ингэж сул болчих юм билээ. Ямар ч тийм татсан юм байхгүй заяа. Үгүй яг тэгээд дээрэс нь амар бариу. Гайн яагаад байгаа вэ? Нэг томдсон бол биш шүү. Томцоочоос татахгүй байгаа юм шүү гэж хүмүүс буруу ойлгож магадгүй. Үгүй. Яг ингэ барьж байгаа. Тэгээд дээрэс нь ерөөс ойролцоогоор 2-3 минутын дараа миний энэ 2 гарлуу ингээ бадараад эхэлсэн. Яасан бэ гэсэн ингээ цус бочиж байгаа хөөе ингээ. Яг ингээ мөрөөр ингээ орж ирээд цус боогоод ингээ бадараад. Тэгээд нэг удаа өмсч үзээд бүр хүчлэхэд 2 удаа өмсгөө тэгтээ хэдхэн минут штэ. Тэгээд одоо манай өрөөнд ингээ сургуулийн дээр ингээ байж тойр авлаа. Эсвэл ирзэнийг ингээ хөвж байгаа чав хийж тоглоорой. Ирзэн хэрэгтэй бол нэгсэндээ ингэ нүүн тийм айл болгонд байгаа шүү тий. Бүр амар хүсэж авсан би. Бүр асар хүссэн. Үсээ яг гоё ингэ яг тэр реклам шиг сүп гэл ингэ гоё болчих юм ингэ бодчихгүй юу. Тэгсэн чи би яасан.
яг одоо яг үнэндээ одоо яг үнэхээр сэтгэл бодсон шиг байгаагүй. Яа. Яг энэ шиг юмд бол зүгээр манай Монголд бол яагаад хар мянгаараа байгаа шүү. рекламад амар өртөмтгий болчих. Өртөмтгий. Бүр яагаад тэгээд байгаа юм бэ? Хэдүүлээ болио гэж бас хэлмээр санагдаад байна. Яг та бидний бодсон шиг бас биш байгаа байхгүй юу? Хөөе, та нарт яг ийм бодит түүх байгаа бол 1146 104 5 дугаар руу залгаад бид гуравтаа орж ирээд дөрөвт хүн маань болоод өөрийнхөө бас нэг юм сонирхолтой түүхээс хуваалцаач. Сургамж өгсөн түүхээ бол бүр сайн байна. Тийм. Биш амар гоё юм захиалал ингээл бодитоор захиалал захиалга нь эренгүүт нөгөөх нь ингээд нөө зураг нэрж мэддэг гэсэн шүү дээ. Тийм шүү дээ. Манай найрлагч мэдээд гисэн шүү дээ. Нөгөө нэг юу Counter Strike дээр нэг юм хутга хэргэлдэг байхгүй юу? Тэгээ тэр хутга нь айгүй үнэтэй байдаг байхгүй юу? Тэгээ нөгөө нэг хүмүүс нөгөө Counter Strike тоглодог хүмүүс чинь гэртээ нөгөө нэг юм хутга мотхын ингээд макет хэлбэрээр нь юм пяураар ингээд цуглуулж мөглөлдөг байхгүй юу? Тэгшний мизүү ингээд Тэмүр рүү харсан чи Тэмүр дээр 5000 гэх тийм хутга байна. Тэгэхээр 5000 бол авчилдаг авчихгүй юу? Хүрээд зураг хүрээд. Гүргэж аваас. Зураг тэгээ хан дээр наасан байт. Нэр ан дээр наасан уу? Ээгүй. Йоо тэр зураг яалаа. Тэр одоо зураг мэдгүй одоо. За манай энэ сонсогчдод бат биччихээ те. Тэгээд яг ингэж амар хөсөж байгаад авсан чинь яг бодсон шиг биш байсан. Тэр дундаа энэ онлайн худалдааны зүйлүүдийг бас жоох хэдүүлээ нэг жоох хэмжээ хязгаартай анхааралтай бас хандаад бас явал зүгээр санагдаад байгаа байхгүй. Тэр машинтай холбоотой надад нэг юм байсан байхгүй юу? Нөгөө би чинь нөгөө дөнгөж юу хүний нутагт очиж харсан чи хүмүүс бүгд том машин унд юм билэ. Угс айгүй том машин ундаг л да. Тэнтгийнхэн чинь. Тэгээ би чинь нөгөө тэрэнд нь жоох ингээд автцсан юм шиг байгаа. Өөрөө мэдлгүй Монголдоо ирэхдээ нэг ягаад ч пүрүүсээ харсан чинь жоох ад мад үзээл те. Жижигхэн машин энэ гэж мэдрэмж төрөөд болдгоо. Тэгээ ихнэр өтөр ярьж байгаад нэг томхон машин аваад унчээ гэдэг. Жоох ингээд яаж байгаа юмнаас яаж байгаад ингээд нэг тодорхой хэмжээний мөнгөтэй тэрүүгээр Highlander гэдэг машин авлаа. Хойно 7 судалтай. Тэгээд ийм гоё машин л да. Айгу хөөрхөн арьсан судал модалтай их гоё зүвдэлтэй өрүүлмөрүүлтэй. Тэгсэн чинь мотор нь 3500 заа. 3500 гэдэг чинь пүрүүсээс 2 дахин тэгээд нэмэх нь дахиад илүү том мотортой гэсэн үг шүү дээ. Пүрүүс чинь 1500 мотортой байхгүй. Тэгсэн чинь тэрнээс чинь 2 дахин дахиад дээр нэмээ 500. Тийм том мотортой. Тэгэл мэдхгүй юм байна шүү дээ. Тэр чинь мэддгүй юм байна. Үн чинь хараад гой моёыг бодоод унд юм байна. Тэгэл Улаанбаатар налах хоёрын хооронд сар яваал мэдрэж байгаа. Юу гэхээр бензин бүр зүгээр ингээд бух гал уучна. Ерөөсөө ингээд миний пүрүүс чинь нэг 100 8 6 мургаал идэн шүү дээ. Хөөх юм баг идэхгүй дээ. За тэгээ. Тэгсэн чинь тэр Highlander 120 30 идсэн өвл. За тэгээд 30 литр бензин 100 км тутамд хийж байгаа байхгүй. За тэгээд би өстой яг жиг ойлгосон. За энэ бол намайг бол цөлөмөх юм байна. Би дампуурах юм байна. Нэг л их гоё машин унсан хүн дампуурах юм байна. Тэрэнд орол болигээд зараад одоо пүрс аваад байгаа шүү дээ. Нөгөө нэг нүдний үзүүрт гин болоод ч нөхөр чинь одоо миний аанд найз жинк. тэгэхээр яг нөө хүсэл хэмжээ хоёр бол бас жоохон хооронд уялдаатай байх хэрэгтэй юм шиг. Харин тийм байна. Харин тийгээд байгаа яг өөрөөсөө нэг монголчууд нэг гэж хүнчлэлийнхаа хүлээж юм игээд дээ шүү дээ. Яг том мотортой машин бол гоё сайхан боловч те ерөөдөө бас бодож л ах хэрэгтэй. Ер нь бол том машин яаж үл бензин хэд иддэгвэ гэж асуулт жишээлбэл том машин унж байгаа хүмүүс бол зөгтгөө байхгүй юу? Харин тийм. Угаасаа тэрний талаа тийм боддог хүн бол том машин аавна гэж бодоод хэрэггүй юм бэл. Тий, угаасаа хэрэггүй. Тий, тэгэхээр яг чи тэрэн дээр жишээлбэл яг тий, тэгээ дээрэс нь бас нэг юм сургамж байгаа. Би ч нөгөө хөдөө мөдөө явна гэж бодоо авцсан байхгүй нөгөөдгөө. Тэр чи гол нь хараа хүн хөдөө зундаа нэг л явт юм билээ ш. Тэрийг ерөөсө боддгүй юм билээ үн чинь. Нэг удаа явахыгаа бүр бараг л нижгээд явцсан юм шиг л төсөөлөөл тэгэл тэрэндээ итгээл нөгөөдгөө өөртөө итгүүлэл тэгэл их нэртээ итгүүлсэн байгаа бас тэр чинь. Тэг эргэн тойрныхондоо итгүүлсэн тэгээ авцсан байхгүй нөгөөдгөө. Тэг хүмүүс нөгөө хүмүүс ингээд аливаа зүйлийг нөөцөлдөг тийм төрлийн хүмүүс байдаг. Бас нөөцөлдөггүй яг хэрэгцээгээр хэрэгэлдэг хүмүүс байдаг шүү дээ тий. Та хоёр яг аль нь вэ? Би уул нөөцлөгч байхгүй юу? Энэ дээр л кинг наалтцъя. Уул нь бол ингээл нөөцлөд хадгалаад идэг. Тэгээд энэ дээр бол арай л нөгөө хэрэглээгээ хэмжээнээс ихтрүүлээ бодсон юм бэл. Тий чи ом ямар? Би эхлэх байна уу? Юу яаж мөнгө зарж эхлэх вэ нэр гэж. Гэхдээ чи ингээд юу гэдэг ингээд ээж аав мааваас ингээд нэг 5 цаас авахаараа ингээд зүгээр л өдөртөө өрчдөг үү эсвэл зүгээр ингээд хадгалаад 2 3 болгоод ингээд нэмээ яваад идэг үү? Одоо л их сурж ийн яг сайн сурааг байгаа. Ер нь бол үрчтэй юм байна тий. Ер нь бол үрчтэй. Ер нь үрчтэй. Энэ бас нөгөө үеийн онцлог. Октоодтой үрчдэг баха. Үгүй үеийн онцлог. Манай үеийнхэн бол яг одоо гоё байгаад яг одоо ингэвэл
ямар хамаатай ингээд. Тэгин тий. Боддог байхгүй юу? За одоо энэ дээр яста яри. Тэгж бодож Зээлмэл тавиач хамаагүй машин аваад унаал одоо л гоё бол болоо. Одоо л гоё байв. Байхгүй яг энэ дээр чинь. Тэгээ нөгөө хүслээл биелүүлнэ гэдэг нь бол хамгийн гол юм байна шүү дээ тий. Тийм болохоор жоохон хураах жоох асуудалтай. Гэхдээ одоо сурах гал бас хичээж. Ягаад чи сурах гээд байгаа? Хэрэгтэй шүү дээ. Суръя л та. Сурмаар шүү. Уус өнөөдрөөр л байх нь гоё юм шүү. Үгүй. Үгүй бэлээ гэдэг. Үгүй бэлээ. Би бол нөөцөл амьдрахыг хүсдэг. Тэгтээ чаддгүй маа. Одоо жишээлбэл нэг ковидын үеэр хүмүүс чинь бас их нөөцөллөө штэ юмнуудыг тий. Одоо яг нөгөө хэрэгцээндээ таарсан яг будааны сав бол яг будааны савндаа ингээл тааруулаад авчдаг. Байсан бол одоо ковидын үеэр бас одоо өөр газраа ч юм уу дахиад нэг өөр шинэ будаа байх ч юм уу гэх ингээ байдаг штэ тий. Ер нь бас Америкт бас айгүй тийм гал тогоондоо тусдаа ингээ нөгөө нэг юм одоо манахаар одоо харах өөрөө шиг юм агуулгахт байдаг. Тэгээд түнсээ ингээд тэндээ бас нөөцөлдөг хөрөгчнөөс өөр тий food pantry гэдэг тий pantry гэдэг. Тэгээд тэр зүйлийг бас монголчууд бас хэр сурах хэрэгтэй байд юм болоо. Одоо жишээлбэл нөөцөлж байгаа нь ингээд хүсээд илүү их шунж хэрэгцээгүй юмыг авж байгаа гэсэн үг юм уу үгүй юм уу? Би зүгээр жоохон ингээд эргцүүлж бодоолээ. Одоо нөөцөлдөг юм дээр бол миний хамгийн том жишээ бол мах штэ. Би бол махыг бол нөөцөлчтэй. Шууд ингээд нөгөө жижиглэнгийн мах угаасаа тэнгэр татчихдаг байхгүй юу үдийд ялангуяа хавар. Тийм болохоор намар нөгөө нэг махнууд ингээд маш их хямдхан байдаг. Хүмүүс ер нь зуднаас айгаад ер нь махаа их малдаг, малаа их махалдаг байхгүй юу. Тэр үеэр нь нөгөө нэг яг манайхны нөгөө нэг ичний цаг гэж ярьдаг штэ. Тэр үеэр нь бүтэн үхэр аваад том хөлдөөгчөндөө ингээд бүгдийн жижиглээ хийждэг байхгүй юу. Тэгчгээр үдийд одоо би чинь жаргаж байгаа юм чинь. Хүмүүс гадуур тэд байна мэн гэж ярьж байхад би тухайн үед чинь те 20 орчмаар авцсан те. Тэгэл бөөнөр нь аваад тавьсан. Үхрийн мах гол нь нөгөө нэг хадгалахаар нэг юу алдахгүй. Чанар нь мууддаг байхгүй. Бас боломжийн. Тэгэхээр ийм нөөцлөх юмнууд бас байна. Зарим юм бол нөөцлөх айгүй хэцүү. Жишээлбэл хүнсний одоо тийм ногоо могоо бол айгүй хэцүү штэ. Тий. Агуулах зойр савгүй л бол хэцүү л дээ. Тий. Одоо наацтай бүтээгдэхүүн бол одоо зүгээр сая ярьжсэн юм дээр ч зүгээр бодоол яачлаа. Тэрнээс яг үндсэн сэдв бол хүсэм хүзүүгээр орох гэдэг буюу одоо жишээлбэл яг хүсчихсэн зүйлээ авсан чинь сэтгэл төсөөлжсэнээс өөрөөсөө ингээд гашуун түүхэн манай ом юм. Омыг голч байгаа юм тий. Тэрийг одоо хараад байж нуцаа хараад байж тий. Гэхдээ яг бас болоо болно шүү дээ. Яг миний мэдрэмжлэл юм байсан болохоос. Наа чинь би нэг жоохон хатуух үг хэлчихв. Хэрэг болохгүй. Уучлаарай үнэн л энэ шүү. Өөрийгөө тайвшруулаад хэрэггүй. Ой тана одоо омыг нь байгаал бах та бас гурвангийн нь байгаа бах. Нөгөө нэг эхнэрүүд ингээд аваад тэгээд нэг яг бол нэг тийм сүртэй хэрэглээгүй ингээд гэрт ингээд нэг болонд зай эзлээ байж идэг юм байдаг те. Байдаг. Айгүй их байдаг те. Байдаг. Гэхдээ үе бас хэрэглэнэ чаавас. Яасан бэ? Ой би миний бас нэг юм байд юм байна. Юу ах вэ? Би нэг хөлний аппарат байгаа хгүй массаж хийдэг. Хөлдөө угалчдаг. Тэг ингээд нөгөө нүүр Худлаа юу? Биш би бас нэг юм сонсон. Айлуудад маш олон айлуудад бас нэг юм байдаг гэсэн. Гүйлтийн зам. Яг үнэ. Хувц цатаад юм а тэрэн дээр чи. Цатаад. Амар хэрэгтэй хүсэж авдаг. Тэгээ магадгүй тэрийг бас дахиад өөр зээлмэл ингээл аал ингээл амар чухалгүй би тэгнэ гэж тэгээж идэг бах те. Маш олон айлууд хувцатагч байгаа шиг л. Айгүй үнэтэй хувцатагч. Би бас тэр хөлний тэр зүйлийг одоо баг ингээд тоосон дараа л ичдэг. Тийм. Болохгүй нүү. Гэхдээ яг болдго л. Яг тэгээд нэг хэрэглээл нэг сүйд болоо нэг тэгээл эд хүмлээ. Алжаал тайлахгүй те. Манай тэр нэг тойрд бас байгаа да. Ухаалаг нэг тоос соргч гэдэг нэг балаа юм байдаг шүү дээ. Ингээ яваад идэг бүрэнхий. Тэр манад идэг байхгүй. Тэгээ ерөөсөө манай ихнэр бол тэрийг авсан өдрөө хэрэглэлүү яалаа би санахгүй байна. За ёстой тэрнээс бүр нэг ч өдөр хэрэглэегүй зэ. Тэрнтэй би ноцолдог. Би хапийн суулгацсан утсан дээр. Тэгээл нөгөөтгөө ажиллуулах гал үйл хийн үзэн. Ингээл эхлээл өрөөгөө зааж өгнө. Тэгжээт нөгөөтгөө мартчих юм аа. Тэгээ маргааш дахиад өрөөгөө зааж өгнө. 2-3 оролдоод хүн чинь тэгээ залхачд юм бэлээ. Нэг тийм робот байна манайхан хямдхан зарна. Сая 200-аар авсан талуун. За манай сонсогчид бичсэн байна. Наран жаргал пэрнлээ сэтгэл хөдлөлөө хөдөлгөх биш мэрэгэн ухаанаар өдөрдуулаа гэсэн байна. За
Өглөөний миний хөөрхөн 3 дөө гинэ. За, баярлалаа. Энэ том өрөөнд анх удаа орлоо шүү гэж байна. Оо, тэгсэн шүү дээ нэрээ. За том өрөөнд тавтаа морил. Оюун цагч ерөөс орж ирэггүйсэн. Тий. Тэмүү бол жинхэнэ өдөөгч Осолтой. гэсэн байна. Нөөц хоримтлал чухлаа. За гурил сахар будаага 1-2 жилээр хэрэгцээг худалдан авдаг хямд тусдаг. 1-2 жилээр гинэ. Тийм ээ. 1-2 жилээр гэдэг бол бас л ихээр юм биш үү? Тийм ээ. Энд чи гэртээ яаж хадгалдаг гэсэн үг? Гэхдээ харин тийм тэр л хэцүү байна. Гаражтай юм байна. Тийм л юм байна л да. Агуулгатай юм байна. Эсвэл контейнертай юм байна. Тий, хийдэг юмтай юм байна. Тий. Одоо манайх чинь бол эн чинь юм хийх баг боломжгүй юм билээ. Энэ 3 өрөө байранд чинь нөгөө балкон дээр нь бас юм тавихаар жоохон тухгүй байхгүй. Цонх хаагаад ингээд харанхуулаад идэм билээ. Тийм болохоор ер нь хадгалах газрын асуудал бол үнэхээр байгаа юм билээ. Манад бас нэг ийм сонин худалдаа авалт. Хоёр энэ дээр одоо юу гэж хэлэх вэ? Манайх нөгөө нэг байшинтай очихдоо эхнэр ингээд 6 санталтай юм том ширээ авчихгүй. Тэгсэн чинь нөгөөдгөө том ширээгээ одоо ямар тэнцэн одоо орхилтой ншгээд аваад ирсэн. Тэгсэн чинь эн чи одоо ингээд багтахгүй ингээд нэг болонд нь ингээд шахаа тавьчихсан. Наан нэгээд нэг 4 сантал манд тавьчихсан ингээд аргалаад тавиад байгаа байхгүй. Тэгээ эхнэрийн бодлоор бол тэрийг ингээд солимоор байна гинэ. Биш одоо яг тойрт авахыг хүсэж байгаа зүйл байна уу? Бага. Юу вэ? Машин гэсэн. Даанч би машин техникээс маш хол. Би яг машиныг яг зориулт дээр хэрэглэдэг хүн чинь би л байгаа шүү. Нэр ингэс. Зүгээр л унна тий. Зөвхөн унаа. Тий, үйлчлэг үзүүлэхгүй байлаа тий. Цэвэрлэхгүй. Би ямар дэрийг цэвэрлэх гэж авсан юм уу? Та нар солиулсан нөгөө батараа. Үгүй зүгээр болцсон шүү дээ. Зүгээр болцсон. Дулаараа дуу. Мэдгүй. Гэрэл унтарчдаг аль явчлаа. За одоо Омид юу вэ? Уцаа гэсэн. Гэхдээ одоо яг тийм аим хүсэж байгаа юм алгаа. Удлаараа даа. Үгүй алга нэрээ. Таблет. чамд яхаар өсөлөөдөг л да. Таблет яг байгаа л да. Тэр дахиад тэр хэлээ зөө. Тэр хоёр чи ямар ч хэрэггүй. Үгүй амар сэн нэр ингэсэн штэ. ноутбук. Ингэдэж штэ. Одоо ингэ сонирхолгүй болчихж байгаа штэ. Аваад сонирхолгүй болчихж байгаа. Тэнгүүд өөр хүн хэрэглэхээр дахиад сонирхолтой болоод дуурайч ингэ хэрэглэмээр санагдаад. Нэг би тэгжсэн штэ. Сая зүгээр юу яах вэ жишээлбэл тэр зүгээр нөгөө эмэгтэйчүүд эргэлдэг гоо сайхны юм ч юм уу массажны одоо гуаша моша ч юм уу одоо авчаал нэг ганц хоёр тэгдэг хайчдаг шүүгэр байгаа гуаша ч нэг юм чулуун юм биз дээ манай хөргөчдөр дүр яг өнө хөргөчдөр тэгээд хавтгаагаараа байна энэ дугуй ингээд өнгөрүүлдгээрээ байна зөндөөгөө байж лээ одоо тэр байж л байгаа хта марцсан шүү дээ тэгээд уц ухчаахт хүн хэрглэж ивэл өө нэр нэг юм байдаг ч хэрглэж тийм үү гэдэг ч юм уу нөө хүн хэрглэж явах юм бол дахиж хүсч одоо хэргэлдэг ч юм уу. Хэргэлдэг гэдэр гэж санаад тий. Санаад. Ой, утсан дээр ч байгаа апууд байгаа бас үе. Энэ бас их сонио. Ингээд татчихдаг тий. Гэтэ хизээч хэргэлдэггүй тийм апууд байд юм билээ шүү түүний утсан дээр. Одоо миний утсан дээр одоо түн бумаар байна. Одоо энэ Google-ийн энэ team гэдэг энэ апыг одоо би ерөөсөө хэргэлдэг байхгүй. Тэгсэн мэтлээ байж л Snapchat байна. Одоо нэг юм балаа апууд байна. Ерөөсөө хэргэлдэггүй. Гэтэ миний амьдралд ингээд байгаа л гэдэг. За эзлээл надаас ингээд юм хороогоол байждаг. Ийм нуудад. Лан жаргал пэрнлээ тэгсэн байна. Төмөр Пошкинд хуурай нөхцөлд агуулгад хадгалдаг хөдөө гэртээ гэж байна. Агуулгад хийхдээ төмөр Пошкинд ингээд битүүмжлэлтэйгээр хуурай нөхцөлд хийгээл орчих нь шүү. Надаа хөдөөнөөсөө гэдэг. Наран жаргал пэрнлээ чинь бүр махны тухай ярихгүй гоц. Энд чинь өөрөө хүртэй байхгүй. Маха амдэр нь хадгалдаг байхгүй. Тэгэл амдаар нь хадгалж байгаа л хэрэг гарахт баг. Саахан. Шинэ мах хэдэн өдөр болгоо. Тийм муха баярхан юмнуудтай. Болок. 1146 таны өмнө нээлттэй байгаа. Та бүхэн өөрийнхөө худалдан авсан одоо сонин паянгуудаасаа за үнэхэрийн хүсэж исэн боловч одоо тий яг авсны дараа бол тийм их одоо амьдралд хэрэгтэй байгаагүй гэдгийг ухаарсан зүйлс байвал та бидэнтэй хуваалцаарай. Надаас сая нэг юм орж ирлээ. Худалдаа авалтыг би тиймнээс гадна нөгөө нэг аппликейшнууд хэлний сургалт ч юм уу онлайнаар тийм сургалтууд өгдөө шүү дээ. Тэрийг ингээд сурталчилгааг нь үзчихэл амар суумар санагдана. За энэ л яг миний суух гол хэвээр болохгүй мэн гэл амар хүснэ. Тэгэл төлбөрөө төлчөөл хайж. Яг тиймэрхүү юмнууд надад амар их тохиолдчихсон. Би тийм сургалтуудыг зөндөө хайжсан. Өөр хэдэр аппликейшнууд хаягдчихсэн биш. Ээж ардан дандаа ээж явж байгаа байхгүй. Ээж бол тооцоог нь хийсэн сонсож байгаа лоо. Ээж бол заа бити сонсоо. Ээж бол бодож байгаа шүү дээ.
Хомист яг одоо л ухаарч байгаа юм. Төлчигээ төлчдөг те. Тэгсэн чи хомид инжээ. Энэ Монголд биш үү те бид гурвал ийм юм байна. Яг үл нөгөө сонсогчд маань бичихгүй байна л да. Та нар мундаг юм байна. Ямар гоё юм бэ. Ерөөсө дандаа хэрэгтэй зүйлээ авд юм байна. Яг л хэрэгтэй юм авд юм байна. Яаж та нар шиг болох вэ? Тэ гурлаад булаагаад хэлгээ суугаад байгаа юм шүү дээ. Тэ 1146 104 5 гэдэг дугаар руу та бас бусдын сайн сайхны төлөө, бусдыг сэрэмжлүүлэхийн төлөө анхааруулах зүйл байвал тэгээ юу аваад юунд авсан чинь таны бодсон шиг биш байсан бэ гэдэг талаар ярилцъя л та тий. Чи одоо ингээл яг том өрөөнд дотор чинь тэгж ярьдэн шүү дээ. Чи тэгин гэл аваа үсттэй. Тэгэл хэрэглээгүй үсттэй наадхаа. Гэл зөндөө тэг яг тийм яриа болдог шүү дээ. Тийм яриа болдоггүй хүмүүс үү одоо та нар маань гэж хэлэх юм. Харин тий яг үнэ. Тий. Тий 1146 104 5 та бүхний өмнө нээлттэй. Авах мөнгө байхгүй гэж нэг хүн бичингүү тусгай хийсэн гэдэг. Оо тийм үү? Тий авах мөнгө байхгүй гэнэ. Оо. Гэрэн дээр бэ гэхгүй юу? Тийм тийм үү? Үгүй авах мөнгөгүй байхаар ийм заяа. Бүр эсрэгээрээ. Хоримтлагдчихдээ юм билээ. Ингээд авах юмнууд ингээд тотлогоод дотор ингээд хоримтлагдж жагаад жоохон боломж гарангуут л нөгөө хэдээс ингээд ухаан мэдрэлгүй ингээд араас нь аваад бүр буруу. Айгүй буруу. Чи амьсгаа. Ингөө яагаад тэгэхээр тэр чинь бас нэг дутуугийн комплекс энэ гэдэг нэг манайхаж тайлбарладаг тийм очтой юм байл шүү дээ. Дутуу мэдрэмжтэй өссөн би энийг л авахгүй болно тэр гэдэг нэг тийм байд юм байл шүү. Тий яг хүмүүс тэгж. Гэхдээ би бол тэрийг сайн болон муу аль талтаа. Тэрнээс дандаа нэг муу гэдэг талаас нь бас хаад. Ямар сайн тал байх вэ? Тэгэл дутуу юм чинь тэрнийхээ төлөө явдаг юм байна шүү дээ. Хойноос нөө? Тийм. Тэрийг авчихын тулд ингээд жоохон өөрийгөө дайчлаад мажлаад оо. Тийм. Байж болох юм байна. Тэгэл наад зах юм. Тийм байна. Тэгэл би нөгөө нэг тэр лүгөө орохгүй жоохон ягаад вэ? Үндсэн сэдвүүдээр л барихгүй бол тийш орчих шал өөр юм болоо авчих гэдэг. Нөгөө нэг юу яахгүй юу? Нөгөө хосын харилцаанд бас тийм бас ер нь гарах гад идэг гинэ. Тиймэрхүү мэдрэмж юм гардаг гинэ. Одоо би сая яг тэгж бодсон. Би нөгөө нэг амар хүсэж байгаад минийх болчонгууд би хайчиж байгаа штэ. Тэгэнгүүт хинэ нөхдөд болчонгуудаа аваг давгаасаар гэх. Тийм байд юм болоо та хоёрын хувьд. Гэхдээ ингэдэг гинэ. Ингэдэг гинэ. Одоо за мэдхгүй болохоор. Ёстой омид ингээд хандаад хэлээ. Би ирээдүйд яг ямар болох гэдэг мэдмээр юм гэж. Гэрэлтэнд хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа юу вэ гэхээр араа гэрэл дээр дамжуулж өөрсдийнхөө амьдралын нэг тийм асуудлыг шийдэх гэж оролддог гинэ. Гинэ. Тэгсэн чинь гэрлэнгүүт өөрийнх нь нөгөө хүссэн шиг үр дүн үзүүлдэггүй гинэ. Одоо их л гүнжиг байхна гэж төсөөлөд гэрэлчингүүд гүнжиг байдаггүй гинэ. Тэнгүүд амар юм нэг хүлээлт айгүй өндөр. Тэгснээ нөгөө бодит амьдрал хоёр чинь ингээд ийм зөрүүтэй болчихгоот. За энэ биш үс юм байна гэж боддог гинэ. Тийм учраас араа гэрлэхээс өмнө ингээд нэлээд хөрсөн дээр буух хэрэгтэй биш үү шүү дээ. Хүүхдтэй тийм байдаг болоо. Өөрийнхөө хүүхд амар хүсэн штэ. Амар ингээд хөөрхөн хамгийн хөөрхөн байгаасаа гээд хүсээд одоо хүүхд нь гараад ирсэн чинь яг хөөрхөн бодсноос биш үл яах вэ? Арай хүүхдээр бол тийм байхгүй хаа. Тийм байдаг бах те. Хүүхдээр бол нэг царимуутай хүүхдэд ирсэн миний хамгийн хөөрнөл гэж яваад идэж хүмүүс чинь. Тий. Ямар ч байсан хамаагүй. Тэгэхээр яг хүссэн зүйл болгон яг бодсноос нь өөр байдаг бас биш л юмнууд байдаг юм байна. Тийм байна, тийм байна. Тэгээ илүү бас бодож ирсноос нь илүү давсан чинь бас байна шүү дээ. Тийм шүү дээ. За тийм жишээ нэ нэрээ хөөе. Тийм жишээ нэ. Авсан чинь амар гоё юм байсан гэд те. Тий. Би зүгээр нээх гэд ингээ сонирхгүй авсан чинь амар гоё байсан. Ийм байна уу? Айгу ховор баха. Ховор. Юу? Чи гоо сайхны майхны юм байдаг шүү гэж жоохон тайвширч авахгүй юу? Тэгэл үргэлжлүүлээд оролдоод байгаа байхгүй. Нэтгэл найдвар алдахгүй шүү дээ. Тэр чигээр бодож л байг л дээ. Хийсвэр сэтгэлгээ хүнийг уналтанд оруулдаг гэж байна. Энэ хитрхи хийсвэрлдэг байх нь шүү дээ манайд те. Тэгээ overthinking гэж бас байдаг те. Хитүүлэн бодох. Тэ. За надад ч нэг жишээ байна шүү бас. Надад нэг жишээ байна. Энэ орохгүйгүй. Та хоёр одоо хэлээрэй. Нөгөө нэг ээжүүд нөгөө нэг хүүхдээ ингээл юм л бол баг нэг юм муу явж байгаагаар ингээд төсөөлөх гээд идэг штэ. Юм л бол ингээл аюулд орж байгаа ч юм шиг те. Ингээл баг л жоохон оройтон гутал ингээл те залга малга антар гээл те. Ингээл 50 байдгүй штэ. Би бол гайгүй тахгүй юу. Тэгэл үсэг хүн явж байгаа л ирнэ згээл. Тэнгүүд манай ихнэр чи бараг л хүний 8-нд явуулчихжээ хүүхдүүдээ.
Тэгэл хойноос нь баг ингээл уцаахгүй байгаа бол бүр ингээл сандраад гари мари хай мэй гэл баг тэгдэг байхгүй. Тэгээ би ихнэртэй хэлмээр санагдав. Хүүхдээ ороод ирэнгүүт нь харж гин үү? Ингээ ороод ирлээ. Тэгэхээр хараа заримдаа бид нэр сөрөг юм бодлууд нь нөгөө нэг амар амьдралтай бодох гээд амар сөрөг бодол нь их болохоор бодит амьдрал дээр байдаг энгийн гой зүйлсүүдийг айгуу сөргөөр нь их бодчихдаг магадaltaй шүү. Гэтэ наач бас нэг талтай. Яг шууд тэгж ойлгож болохгүй. Эмэгтэй хүний хувьд нөгөө их хүний зүүн совин нөгөө цаанаас хүүхдээ хамгаалах нэг юм байгалийнх нь инстинкт юм да тий. Тийм болохоор бас яг тэгж бас болох. Айгуу муухайг л төрүүлж бодд юм шиг шүү. Минийхөө тийм байна. За ставчлаараа тийм байсан. Сони юм та нараас хоёроос асуухаа. За сүүлийн минут дуусч байгаа учраас та яг наадхаа асуувал бараг дуусах юм шиг. За хүсэж байгаа юм сөрөг гэж болох болно шүү дээ. Нэгсэндээ одоо жишээлбэл ингээл нэг одоо нэг дургууч юм уу нэг тэр одоо нэг хүн байлаа ч юм уу болоо гэж бодоход тэрний юм нь амжилттай биш болоосоо гэж сөрөг хүсээ. Нөгөө нэг хүмүүс нь ч юм уу одоо ингээд илүү гоё амжилттай болох тусам эсрэг болж ийн гэсэн үг шүү дээ. Хүссэн юмнаар нь болоогүй гэсэн үг. Тийм. Ингээд тэг тусам ингээд илүү хүзүүгээр нь ороогоод. Тэ. Нэг тэр хүн одоо фейлдэг ч юм уу амжилтгүй байгаад ч юм уу тэхгүй байгаад ахлаа бүр ингээ байж ядаад тэгдэг юмнууд бас монголчуудад бас илбэг шүү. Бага шүү. Тэ? Ерөөсө хүнд муу боддог гэсэн үг байхгүй. Тэгж бүтлгүүдээсээ тэр нь бити бүтээсээ. Наатар жижиг нэг иймэрхүү юм уу юм байна л да бас. Нөгөө хүмүүс тэгдэг штэ нэг юм яг ингээл Facebook л одоо их хэрэгжилж байгаа юм чинь. Facebook дээр ингээд нэг юм амжилттай харагдаж байснаа нэг юм одоо факт нь ингээд багталж байгаа юм ингээд дэлгэтгэхэр хүмүүс ингээд доор нь шаагилддаг штэ ингээд тэгнэ тэр мэр энэ төр гэх тэ. Бүгд тэр хүсчихсэн юм шиг тэ. Яг тэгдэм юм шиг. Бид нар ерөн л бөөнөрөө бараг тэр юм шүү. Тэнэг тэгдэг тэ. Заваа юм бэ ямар. Харин тэр хүн ингээд одоо ингээд хүзүүгээр орооно гэдэг дээр нөлөө жоохон тулж ярих юм бол зөв сайн сайхныг бодоод тэ одоо ерөн гэдэг шиг тэ сайн сайхныг бодоход нөгөө нь сайн явахт нь улан баярлна муу явахт нь гээд одоо нэг бас тэгж хүзүүгээр оруулаад бачимдахгүй шүү дээ бас одоо дайсныгаа гэж хэлээ л да одоо дургу хүнөөс харин эсэргээр нь тэр хүний сайныг бодохгүйгээр тэр хүмүүсээ илүү одоо бүтлгүүтээсээ амжилтгүй байгаасаа гэж бодох тусмаа нөгөө хүмүүс нь жоохон амжилттай онгоотл тэнцээ бүр үхчингээ алдаал. Тэ? Өөрөө яг асуум дээр ингээд илүү одоо мууг даллвал одоо могоо хорлол гэдэг шиг те. Үгүй юу даллал бишээ дагуул гэдэг үлээ. Тэ дагуулчтай. Нэгсэндээ яг юу ямар эхлэлтэй яг тийм юм үр дүнгээ хүрдэж хүзүүн орогдно гэж ойлгоод ч зү. Харька. Тийм л юм шүү дээ. Та чи өнөөдөр юу штэ. Сэдвийн талаар яг мэдмээр байгаа. Сонсогчдод хүргэмээр байгаа сэдв явж байгаа тий. Би айгүй эрсдэлтэй нэг юм хийгээд тэрнээсээ би нэг тийм олигтой үр дүн хүлээгээгүй байхгүй. Тэгээд айгүй гой үр дүнд хүрж исэн нэг кейс байгаа. Нөгөө юун дээр бид тэр анх удаа машинтай болох гээд тэгсэн чинь битэрийн нөгөө нэг бэлэн мөнгө маань бас хараахан хүрдгвэ. Чанд машин ямар машин амар их би ер нь жоохон машинд юу юм шиг үлээ. Алдаа их гаргад юм бэл. Тэгээ нөгөө нэг бэлэн мөнгө хөрөхгүй болохоор нь яаж та хямдхан авах боломж өгдөг гэсэн чинь Японоос цагчаач гэдэг нэг хүн тэгж байна. Тэгэхээр би за тгий гэж жоохон хайж агаад нэг хүнтэй холбогдлоо. Аал юм бичээлээ. Нөгөө хүн чинь ингээд захиж ингэж авдаг мавдаг гал заавар мавраа өгөл тэдэнд өрөг шилжүүл мэлжүүл гээл тэглээ. Цацаг л тухайн үед чинь уустай гоё машинтай болох чинь хямдхан машинтай болох чинь ингээл мөнгөө шилжүүлчлээ. Мөнгөө шилжүүлсэн чинь хоёр тэр чинь баг сар мар хүлээх хэрэгтэй болчих واخгүй. Тэгсэн чинь яг хүлээгээл нэг 2-7 оноо л эхэлжсэн чинь эргэн тойрны хүмүүс яриад эхэлж шүү. Ийм одоо залим их одоо тий юу гэдэг лээ. Заллин тийм. Заллин айгүйх байгаа шүү. Өдраг л ярьж байна. Пати гэж хэлвчлээ. Сүүлийн 2-7 хоног нойр үрдгвэ. Хар нуруугаар хөлс таагаад болдог. Гээ филтж байгаа юм чинь одоо хамаг амьдралдаа бас нэг ганц машинтай болох боломжоо бас ингээд салхинд хийсгээд бас машинтай болох боломжоо хойшлуулчихлаа шүү дээ. Тэгсэн чинь 2-7 хоногийн дараас над руу гайлаас залгаж шүү. Энэ Эрдэнэ таав гэж хүмүүн энэ гайл дээр машин чи ирсэн мэн ирж аваараа гэдэг. Шок. Тэгээ очисон чинь тэр машин миний ингээд нэг тооцоолж исэн үнээс дахиад жоохон хямдхан ороод ирдэв. Тэгээ би бүр бөөн хаз жаргал. Тэгээ тэр машиныг зарснаас болж заяа. За тэр баг 10 жилийн өмнөх заяа. 10 жилийн өмнөх үйл явдал. Гү биш юм бэ. 10 гаруй жилийн өмнөх үйл явдал. 13 жилийн өмнөх үйл явдал. 13 жилийн өмнө би тэр машиныг зараад яг дундаас нь би 2,500,000 төгрөгийн ашиг хийж хэлсэн шүү дээ. Сар хүлээгээл.
Тэгээд би миний амьдралд нэг юм сөргөөр бодож исэн нэг юм юм маань эргэж миний хүлээлтийг давсан нэг тохиолдол байдаг юм байна. Байх та хүмүүс. Өсчин дээр бол их филддэг те манайхан. За тэрийг яриад явах вэ те. Окей. За гэр бүлийн радио 104.5 болон 84.5 долгион дээр та бүхэнд Улаанбаатарын өглөө биш ээ. Юу рефлексээр явж байна. Том өрөө одоо бас зүгээр сэдвийн талаар чөлөөтэй санаа бодлоо илэрхийлдэг. Ийм нэвтрүүлэг маань та бүхэнд хүрээд өндөрлж явах шиг байна тий. За манай өнөөдрийн модератор юу гэж хэлмээр байна? За тэгээд яг нөгөө гол нь хүмүүс сонин ийм яг яагасаа гэж бодож яг энэ сэдвийг хүндсэн бай. Зорилго чинь юу вэ? Тий, нөгөө нэг юу хүлээлтэнд хитрхи их сэтгэл хөдлөлөөр хандчих юм бол бид нар заримдаа худалдан авалтуудаа эсвэл бодит байдлаасаа хитрхи тасарчхаараа нөгөө бодит байдал ирэх үед бид нар айгүй их ундаг, сэтгэлээр унд юм байлээ. Нэг бол бидний хүсэж байгаа юм тийч их хүсмээр зүйл биш байд юм байлээ. Бид нар тэрэндээ хитрхийг тачаадснаас болж өөрийнхөө өнөөдрийг бас бид нар сүйтгэхэд идэм байлээ. Жинхэнэ хэрэгтэй биш тий. Ямар ч одоо тийм хэрэгцээтэй биш байсныг та ойлгоно 10 жилийн дараа ойлгоно. Тийм учраас өнөөдөр бас тэр пост хийсэн юмхтэд баярлалаа. Тэгээд бас сонирхолтой бодол төрүүлсэнд. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамт байсан Наран жаргал Пэрнлээ болон бусад манай сонсогч нартай маш их баярлалаа. Тэгээд Омидо бас баярлалаа. Баярлалаа. Бактерийн хоолойг шингэлж өгсөнд баярлалаа. Чи зүрхнийхээ шахахыг одоо хуваалцсанд баярлалаа. Баярлалаа. Чамд хэлмээр үг байна. Чамд ахна. Байхгүй. Үгүй надад байна. Чи яагаад надад баярлалаа гэж хэлэхгүй юм бэ? Яг энэ нэвтрүүлгийн хувьд бол битээр бол чиний зочин штэ. Үгүй баярлахгүй. Удлаа. Гэхдээ нэрээ юу? Манай богийн маань өнөөдөр бас том өрөөнд Зочин штэ. Зочин. Хоёр одоо ингээд дахиж орж ирэхгүй. Оми бол дараагийн хоёр тоос нааш орж ирэхгүй. Та бол ингээд орж ирэхгүй тий. Та том өрөө нэг юм л эд юм байна. Манай том өрөөгөр зочноор гарсанд баярлалаа. Тэгээд цаа. Ямар ч хоол цай байхгүй. Худлаа энэ худлаа ерөөсөө. Бүгдийг худлаа. За баярлалаа та бүхэндээ. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Та гэр бүлдээ хуваалцах бас нэгэн сэдвтэй болсон гэж найдаж байна. Хитрхи хүсхийн одоо бодит байдлаас холдохын бас сөрөг талууд бас байдаг шүү. За ингээд энэ хүрээ жаргая. Окей, баярлалаа та бүхэндээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.